агнуулч Цэрэнгийн Үлзий ба баргыг Монгол улсад нэгтгэх бодлого. Монгол улсад 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаар Богд хаант Монгол улсыг байгуулж бүх Монгол нэгэн улс байгуулах тухай бичгийг үйлдэн Алшаа, Өвөр Монгол, Барга гэх мэтчлэн олон монголчуудад хөргүүлжээ. Баргууд дээр дурдсан Богд хаант Монгол улсаас бүх Монгол нэгэн улс болох тухай бичгийг хүлээн аваад Хөлөн буурийн Өөлд бүгдийн дарга Шимфүү тэргүүтэй ноёд 1912 оны ихэр хуралдаж их хүрээнд байгуулсан Монгол улсын засгийн газрыг зөвшөөрөн хүлээж дагахаа илэрхийлэн төлөөлөгчөөр Солон хошууны бүгдийн дарга Цэндийг явуулахаар тогтсон ажээ. Үүнээс гадна Баргын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний айрын удирдагчид тухайлбал Сумын Занг, Жээ Дамдинсүрэн, Бичээж Гай Хасуу нарын 7 хүн баргуудыг төлөөлөн нийслэл хүрээнд хүрэлцэн ирсний дотор Цэрэнгийн Үлзий багтаж байжээ. Үлзийн 1915 оны Хяахтын 3 улсын гэрээний дараагаар Монгол улсад Манлай вангийн хамт үлдэж бүх Монголыг нэгэн улс болгохын төлөө зүтгэх болжээ. Бүдүүн хэмээх Цэрэнгийн Үлзийн 1880 онд төрсөн. Барга Улаанбаатар хотын харьяат ардын засгийн үед их бууны хорооны дарга, ховд хязгаарын сайд, цэргийн яаманд тасгийн дарга, хужиртын халуун усны барилгын эрхлэгч зэрэг ажлуудыг гүйцэтгэж явсан. 1937 онд дотоод явдлын яаманд Гиндэн, Дэмэт нарын эсэргүү хэрэгээр баривчлагдсан ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1989 оны Бүгд найрамдах Монгол Ард улсын дээд шүүхийн бүгд хурлын 4-р тогтоолоор цагаатгагдсан. Цэргийн Гавьяаны одон автономт Монгол улсын үед Улаанжинсээр шагнагдж байжээ. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараагаар ардын засгийн газарт нэн-төрөнд Өвөр Монгол Барга дахь улс төрийн нөхцөл байдлыг судлах, Өвөр Монгол Баргаас Монгол улсад нэгдэх санаа зорилго бүхий хүмүүстэй харилцаа тогтоох шаардлага тулгараад байв. Баргын эрх баригчдтай холбоо тогтоохын тулд ардын засгийн газраас нийслэл хүрээндх баргуудыг нилээдгүй ажиглаж байжээ. Барга дахь улс төрийн нөхцөл байдлыг мэдэх, харилцаа холбоо тогтоохоор нууцаар явагсдын ихэнх нь харилцан тусалцах хоршооны худалдаачны халхавчийг хэрэглэж байсан төдийгүй баргад үлдсэн хамаатан содонтойгон уулзах нэрийдлэр явж байжээ. Үлзий мэдүүлэгтэй 1921 онд Жанжин Сүхбаатарын тушаалаар Манжуурт нэг удаа тагнуулын ажлаар явсан. Төдийгүй Үлзий миний биеийг удаа дараа гадаад явхад Жанжин өөрийн биеэр уулзаж явах ажлын тухайд заавар өгдөг. Би явж ирээд өөрийн хийж гүйцэтгсэн ажлаа Жанжин болон бусад эрх баригчдад биеэр уулзаж илтгэл өгдөг байсан хэмээн мэдүүлжээ. Тэрээр шинэ баргын бүгдийн дарга Б. Эрхэн Батын хамт ардын хувьсгалын дараа Жанжин Сүхбаатараас 500 винто буу авч баргад хүргэж өгөхөөр явсан ч нөхцөл шалтгаан бүрдээгүйгээс уг зорилгодоо хүрч чадалгүй буу зэвсгээ эргүүлэн өгсөн бөгөөд тэнд дотоод Монголын залуучуудын намыг 5 үүртэйгээр байгуулжээ. Улмаар ардын засгийн газраас баргын нөлөө бүхий ноёдтой харилцаа тогтоож чадсны үр дүнд 1923 онд бүх цэргийн Жанжин, Данзан нарын хүмүүс баргын ноёдуудтай Барга ба халах Монгол хоёр завсартай харилцаж байх тухай гэрээ байгуулж дээр дурдсан нам нь 1925 оны 1-р сард Дорнод хязгаарын ардын хувьсгалт нам болон өргөжин бэхжиж Монгол ардын хувьсгалт намын салбар байгуулах хэмээн үйл ажиллагаагаа явуулах болжээ. Дорнод хязгаарын ардын намын анх дугаар их хурал 1925 оны 1-р сарын 13-нд хуралдаж 7 зүйлд тогтоол гаргасны дотор орлогч тэргүүлэгч Эрхэн Батын хамт Монгол улсын цэргийн тусгай ангийн 1-р бууны дарга бөгөөд Хөлөн буурийн шинэ баргын зүүн гарын бүгдийн даргын туслагч Үлзийг тусгай төлөөлөгч болгон сонгож аливаа хэрэгт хүчин хавсруулан шийтгүүлэхээр Улаанбаатарт суулгажээ. Энэ нь 1924 онд хуралдсан улсын анх дугаар их хурлын 4-р тогтоол.
дундад улсын олон түмэн ард луга холбоо найрамдал байгуулахыг хичээх ба бүх Монгол угсаатанд эрх чөлөө олгох их хэргийг эрх биш цаг тухайн байдалд нийлүүлэн улам улмаар оролдон гүйцэтгүүл сүгэ хэмээснийг баримталж байна. Монголын засгийн газрын зүгээс баргад эрх чөлөөний хөдөлгөөнийг эхлүүлж улмаар нэгтгэн авах уг хөдөлгөөнөөр дамжуулан өвөр Монголын хувьсгалт хөдөлгөөнтэй холбоо тогтоохыг хичээж байна. Зөвлөлт ба комментарнаас энэ үйл явцыг дэмжин тусалцаа үзүүлж байсан нь баргыг зөвлөлт өөртөө нэгтгэх гэсэн геополитикийн бодлоготой холбоотой байна. Зөвлөлтийн зүгээс дотоод Монголын ардын хувьсгалт намын төв хороонд сууж байсан комментарны төлөөлөгч Степанов дотоод Монголын ардын хувьсгалт намын тэргүүлэгчтэй Монгол улсын хэл цогт сүмбэр гэдэг газар хуралдаж Степановоос баргын хувьсгалт 1000 винтов 10 түмэн сум 20 хоногийн дотор 2 замаар туслана хэмээн уг хурлаас даруй хөдөлгөөн гаргах тухай тогтоолыг гаргуулж баргын 50 залууг сонгон авч комментарны шугамаар төрөвчлсөн сургалтанд хамруулсан байна. Хятадын зүүн хойд мужийн захирагч Жан Зойлон алагдаж барга өвөр Монголд хятадын захиргаас суларсан нь Япон улсын зүгээс явуулж байсан ажиллагаатай холбоотой байж болзошгүй юм. Яг энэ үед буюу 1928 онд баргын ардын хувьсгалт нам Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Мерсегийн удирдлагаар Хятад улсын эсрэг зэвсэгт бослого гаргажээ. Гэтэл зөвлөлт холбоот улсын засгийн газар баргад хувьсгалт хөдөлгөөн гаргахыг дэмжин ажиллаж байснаа гэнэт уг хөдөлгөөнийг хориглон зогсоохыг Монгол улсын засгийн газар Монгол ардын хувьсгалт нам дотоод Монголын ардын хувьсгалт намын төв хороонд шаардах болсон нь зөвлөлт Японы хоорондын улс төрийн харилцаанаас шалтгаалсан байж болзошгүй юм. Мөн барга өвөр Монголын хувьсгалчдын төшиг болж байсан Монгол ардын хувьсгалт намын төв хорооны дарга Дамбдорж болон Амар, Жадам, Гэлэгсэнг нарыг буруутан хэмээн нам төрийн эрхээс холдуулсан нь Монгол улсын засгийн газрын зүгээс Япон улсын цэргийн аташыг Монголд суулгахаар хэлэлцэн тохиролцсон байжээ. Зөвлөлт холбоот улсын зүгээс явуулсан бодлогын улмаас Мерсегийн бослого хөдөлгөөн ухардалд орж Хятадын цэргийн эрхтэн Жан Сюэлям болон түүнийг ивент итгэгч Японы төлөөлөгч Таридата хэлэлцээр хийж баргад автономд эрх олж явах цорын ганц замыг сонгон авчээ. Мерсегийн удирдлагаар гарсан баргад хөдөлгөөнд оролцуулах халхавчаар цэргийн яамнаас өлзийг тагнуулаар томилон явуулсан байдаг. Түүний мэдүүлэгт миний бие хэл нэвтрэн орж баргын жанжин сүм дээр очиж Бумин тайта уулзаж ирсэн. Ийхүү явахдаа Мерсе Эрхэн бат нарыг Японд урвж буй байдлыг мэдэж ирсэн хэмээн тэмдэглэгдэжээ. Баргыг Монголд нэгтгэх бодлого нь Богд хаант Монгол улсаас улбаалан ардын засгийн үедж явагдаж ирсэн юм. Энэхүү үйл хэрэгт барга гаралтай өлзий ихээхэн зүтгэл гаргасан төдийгүй барга Монголын улс төрийн харилцааны тал дээр чухал хүний нэг байв. Япон улсын цэрэг 1931 оны 9 дугаар сарын 18-нд Мөгдөн хотыг довтолж 1932 оны 1 дугаар сарын 3-нд Манжуурыг эзэлснээр хөлөн бүрийн нутаг болон баргууд нь Япон улсын харийн алалд багтсан бөгөөд Монгол улсын засгийн газрын тэргүүлэгчдээс явуулж буй бодлого зөвлөлт холбоот улсын үйл ажиллагаатай зөрчилдөх болжээ. Япон манжийн зүгээс хийх өдөөн хадгалгын цар хүрээ 1935 он гарсаар улам өргөжиж халахын сүм орчмоор 1935 оны 1-р сарын 26-нд Япон манжийн цэргүүд довтлон эзлэн авснаар бүгд найрамдах Монгол ард улс Манжгаа улсын хоорондын харилцаа хурцтмал байдал хүрээд байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулж Монгол улсын засгийн газраас нэгэн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Энэ нь Монгол улс Япон улстай байлдах хүчин чадалгүй буурай улс бөгөөд зөвлөлт холбоот улсаас манайд туслана гэх боловч жинхэнэ Японыг товтлох үед туслах хэсгийг мэдхийн аргагүй. Тиймийн тулд урьдаас бэлтгэлээ сайн хийж Японтой байлдахгүйгээр найрандаж хоёр улсын төлөөлөгчөд солилцсон суулгах арга бодохгүй бол эцэстээ манай улсад туйлын аюултай байдал тохиолдож магадгүй хэмээн Монгол улсын засгийн газраас шийдвэр гаргаж Манжгаа улсын хэлэлцээрийн зэрэгцээгээр Японтой нууцаар харилцсан өөрийн засгийн жинхэнэ бодлогоо мэдэгдэх хэрэгтэй болсон нь хөлийн чандад нууц ажилтан явуулахад хүрчээ.
Энэхүү нууц ажилт нь баг гаралтай олноо бүдүүн хэмээн алдаршсан тагнуулч Сэрэнгийн Өлзий байжээ. Өлзийгийн мэдүүлгийг баримталбал 1935 оны 1-р сард түүнийг цэргийн ерөнхий сургуульд элмэрчин ажилтай байхад цэргийн яамны 3-р газрын дарга Очирбат дуудан ирүүлж "Өлзий, та сургагчийн зааварсан ёсоор замын үдээр хил нэвтэрч утаа Бээжингээр дамжин хайлаар Манжуур хүрч Маргын Эрхэнбат хошуу туслагч чулуу нартай биеэр уулзах хэрэгтэй" хэмээн мэдэгдээд ерөнхий сайд гиндэнтэй биечлэн уулзуулахаар болжээ. Өлзий 1937 оны 8-р сард өгсөн 2 дахь удаагийн мэдүүлэгтээ Гиндингийн гэрт нь очиход энэ бичгийг Баргын чулуун Эрхэнбат нарт өгөөд тухайн хариуг авчрах хэрэгтэй гэд Орос дугтуутай захидал бичгийг авч өгсөн хэмээжээ. Тагнуулын үйл ажиллагааны логикоор бол Өлзий тагнуулаар явахдаа ерөнхий сайдтай уулзсан байж таарахгүй юм. Харин гиндэн Дэмэд нарын хэрэг гэгчин холбоосыг үүсгэх үүднээс мэдүүлэгт нэр зан зориуд нэмэн оруулсан байж болзошгүй юм. Үүнээс гадна 1934 онд Баргын чулуунтай холбоо бариулахаар явуулсан бололтой. Тэрээр мэдүүлэгтээ Өлзий би өөрийн засгийн газраас тусгай даалгавартай ирлээ гэхэд чулуун танаар ирсэн бичиг би юу гэсэн. Өлзий би хил дээр баригдаж бичиг баримт надаас илрэх бол төрийн даалгавар аюултай болох учраас тусгайлан бичиг захидал авч гараагүй хэмээн мэдүүлжээ. Улмаар чулуун Монгол улсын засгийн газрыг төлөөлөн явааг нотлох бичих хэрэгтэй хэмээн зөвлөсний үндсэн дээр 1935 онд захидал үйлдвэрлэн хүргэж очсон байж болзошгүй байна. Өлзийн 1935 онд ерөнхий сайдаас өгсөн нууц захидлыг чулуунаар дамжуулан Япон цэргийн эрх баригчдад хүргэж захидлын хариуг авч ирсэн байна. Энэхүү нууц ажиллагаа амжилттай явагдсанаар Манжгаа улс Хилийн бодлон гэгчин маргаантай асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа 1935 оны 2-р сарын 1-нд Монголын талд албан ёсоор мэдэгдэж Монгол Манжуурын баг хурлыг 1935 оны 6-р сарын 3-нд Манжуур өртөөнд эхлэх нэгэн шалтгаан болсон байж болзошгүй юм. Бас хүү Өлзийг Монгол улсын засгийн газрын зүгээс Эрхэнбаттай уулзуулахаар хэд хэдэн удаа явуулж байсныг анхааруулжтай юм. Энэхүү Баргын харийн аллын асуудал болоод Өлзийн талаар судлаач бат тогтох. Тэгэхээр энэ ажил скватрын үеэс холын зорилготой бодож боловсруулсан дотоодыг хамгаалах газар ба цэргийн тагнуулын чухал нарийн нууц ажиллагаа байжээ гэж үзэх үндэстэй хэмээсэн нь байдаг.